Монголчин bootcamp окей. Тэгээ ингээд bootcamp төр бичлэг эхлэх гэж байна. Намайг хэлээцгээ. Шууд ингээд орж ирээл мэдээж манай Монголын лого өгтөн хүн бүрийн хамгийн сонирхож байгаа юм бол хөргөж байгаа. Ой чи ингэж нээд юм. Би хөргөчөнд барыг нээдэг юм дөө. Хөргөчд галтгаанаас хол хүн идэх болохоор хийдэг. Тийм байна. Бид нар ингээд баахан ундаа байдаг нөчтөр нөгөө нэг яалагийн авраг австай тэмдэглээд амралтанд яваа. Тэгээд энэ баахан ундаа илүү гарцаа. Энэ манцаа одоо доктортой их гэж байгаа. Энэ ч гэсэн их гэж байгаа. Би ер нь амар сайн хаад идэг. Доктортой хийн. Тэгээд энэ цэцэг байна. Энэ бидний нөгөө яалаад авраг авсан гээд тоглогч нарын бүр бүх ар гэрийнхэн бидний онцны бодол дээрээс тосоод бүгдний нэм цэцэг өгсөн. Бай. That's good. Хөөрхөн багастай. Хэлэхгүй. Хөөрхөн багастай. Том багуудын бүгднгийнх нь bootcamp төрийг үзэнгүүт ингээд ийм гой хөргөчөндөө ингээд грейдүүд мэдвэл тэг бүх юм байдаг. Энэ бид багтаа нэг ийм гой хөргөчтэй болох юмсаа гэж аягүй боддог байсан. Тэгээ одоо болцсон байна. Таригтайхандаа баярлалаа. За тэгээд ийшээ ингээд бидний хамгийн их цагийн өнгөрөөдөг өрөө том өрөө. За одоо ингээд шууд энэчээс эхлээд явчихдаг. Тэгээд энэ бол Марахын ширээ. Ер нь энэ синзүүгийн кейборд байх шиг байна. Chess-Enjoy. Нөгөө би ямар нэг их кейбордыг хосцсон байх шиг ингээл юу дэмэ үзэхгүй шүү дээ. Автчээс тоглоосоо ч. Ширээ мөрөний юм хөрөд байдаг юм даа. Би харин цэвэрлсэн байгаа юм. Үгүй дадлаа. Энд болохоор одоо ингээд чи эндээ сууд юм байна. Энд 910, энд хөөрхөн би. Хөөрхөн би. Окей. 900, энд техно гэж суудаг. Манай ингээд арын лого мого яг энд ингээд тоглоход юм амар тухтай байдаг. Окей. Нэрээ энэ ингээд биднэр лөө юм шинэ пад явуулсан. Энд гэхдээ худалдаанд гарсан үгүй юм мэдэхгүй л байна л та. Өөрөө тийм пад мэ сонирхдаггүй. Өгсөн дээр л тоглолцдог болох энэ дээр явуулсан. Нилийн дээр ирсэндээ худалдаанд тэр үедээ гараагүй багш одоо гарцсан байж байгаа гэдэг. Харсан тийм пад. Да, it's fucking time даа. Өмнө ингээ бид нар ингээ bootcamp төр house store энэ харангууд юу гадсан нэг тийм жоохон бие ярьсан ч юм уу эсвэл нэг юм сонирхолтой болохгүй хичээсэн юм шиг байсан чи. Бидээс ярьж байгаа. Энд тоглолдог. За тэгээ ийшлээд намат гэж энэ ESN үндэсний авраг энэ эмзэг MP ах шиг байна. Энэ Extremes Land байна. Mesa байна. Бас Mesa байна. Тэгээд бид нартэй ер нь багаараа Dota мотонд аягүй сонирхолтой. Тэгээд Dota мото үздэг. Энэ бодлоготойг нь хайртай юм. Тэгээд наа өмсөөсөнгүй. За тэгээд дахиад нэг юм байна. Энэ болохоор Монголын юм юу? Маус хадгалдаг юм 910 нэр нь бичсэн. Wow, that's good. За яа. Ингээд тэ бүгд нэг адилхан маустай супер лайттай тоглодог болохоор ингээд хийгээл монголч гэмтэхгүй. Энийг гэхдээ зарж марахыг сайн мэдэхгүй байна. Ууд нь хоёртаа зөөлөвч байгаа юм шүү. Тэгвэл өглөө одоо ингээд цагийн өөрөө танилцуулал өглөө нэг 9-10 үед босоод өглөөний цай маягаа угаад 11 цаг гэхэд ер нь компьютер дээр бүгд ингээд бэлэн болоод тоглоход бэлэн болоод суудсан байдаг. Тэгээд 11-ээс 1-ийн хооронд хувийн бэлтгэлээ гээд хувийн бэлтгэл дээр бол би нөгөөд яадаг мэдэхгүй байна. Би л хөвчлээ ингээд эхэлж байгаа под буудаал дундуур нэг жоохон 5 минутын брейк аваад нэтүү бүтүү бухаал. Тэгэл 1:20-аас 3 хүртэл багийнхаа тактик маахдаг те. Тэр мап дээр яаж тоглох уу? Энэ мап дээр яах вэ гэд тэр мэрийгээ яриад өдөр болгоо тийм. Тэгэл ер нь 3-аас скрим хийгээд 2 map тоглодог. Тэр нь 5-аас дуусна. 5-аас 6-гийн хооронд хоолоо идлээ. Тэгээ жоохон жилэрж байж байгаад. Тэгэл 6-аас дахиад 2 скрим хийгээд тэгээд 8-аас тэгэл бэлтгэл дуустагтай. Хуучин болохоор Азийн нөгөө бэлтгэлийн юу нь болохоор өөр нь болохоор 3-аас 7-оос тоглодог гэсэн. Тэнгүүд ингээд 7-оос тоглонгууд ингээд 9-өөс дуусна те. Тэнгүүд өглөө 11-ээс эхлээд оройн 9 хүртэл ингээд бэлтгэл хийнэхээр чи хэдийн ингээд мэрэгжлийн тоглогч гэсэн ингээд хэтэрхий 10 цаг тийм болохоор би энэтэй амар эсэргүүцдэг байсан байхгүй. Би тэгэл
ганцаархнаад анх тэр скрим хайдаг групп чатан дээр ганцаархнаа 6 гэж хайдаг заяа. Тэнгүүтэл анх бүр ингээл сугмаг байнгут тэнч тоохгүй ш. Тэгвэл ингээл гайгүй амжилт гаргаал эхлэнгүүт нөө багууч маахта тоглохын тулд 6-аас тоглодог болоод тэгэл одоо бол ер нь л 80% л 6-аас тоглодог болсон доо. Тэр миний ачхаа юм монголчуудаа. Ура! Тэгээд цагийн өөрөө тиймэрхүү байна. Би үл тэгээд ер нь бол яг тийм яг нэг гоё формонд орчдөг шүү дээ. Яг нэг гоё орой яг гоё нойр өрөөл унтдаг, өглөөний яг эрт босдог. Яг тэр формонд орчвол би үл хамгийн эрт босдог нь бол байдаг. Босон ч тэгээ гайгүй дээ. Босон тэгэл дефолтороо тэгэл босох үедээ босцсон. Хаяа тэгээ босоогүй тэгэл маарах ороод тэгэл хэрүүл мөрөл болноо энд чинь. За хоолны тал дээр бол гоё юм байна уу? Хоолыг үл ер нь тогоочтой. Тэгэл тогооч ирээл хийгээл нэг тиймэрхүү. Кофений машин манай видео эдитер өгөө. Хэрэгэл дэмдөө бид нэг кофе нэг авах. Тэгэл бидний хаяа нэг уувал юугаа таргтыг ер нь уучтай. За дэшээ гарыг. Йоо. За энэ кат. За энэ бол ингээд Монголын юу вэ? Газрын зураг. Синзүү хэмжээ өөрөө. Энэ жоохон хуучны байр юм шиг байгаа. Энд жоохон ингээд юм мэдгүй энэ яагаад ч юм. Тэгэл угаасаа энэтэй ингээд унтдаг. Синзүүнд унтдаг, хэмжээнд унтдаг. Энд ч нэг энгийн л өрөө энэ. Ямар нэг юу ах юм? Орны даваагүй амсаа. За энэ бол одоо миний өрөө. Би бууткамптай хамгийн сүүлд ирсэн байхгүй хүмүүстэд энэ өрөөг бүр голоод ингээд авахгүй. Хамгийн яа өрөө л ирсэн юм шиг. Тэгээ хамгийн яа өрөөнд би ингээд ийш яагаад ч юм хөвөрлөгдөд ингээд орцсон. За ингээд ор байна. Тэгээ тэнд пүүз байна. Пүүз заалан тоглохоор ингээд тэрийг ингээд тавьчихсан. Элдүү. Ор одоо өөр юу юм бэ? Энэ одоо ингээд энэ од гоё л өрөө байна тэхүү. Stop the cap. Өөрөө сонгосон биш яг үндэ. Тийм үү те стор бах. Хам дөрүүлж ирээд энэ өрөөгөө өөрөө сонгож авсан юм байна штэ. Энэ одоо юу? Ингээд охтуудын хайрын захаа махаа ингээд юу вэ чад. Өдөрт 10 марваараа ирнэ штэ ингээд. Болчтой. Хатгалчтай. Энэ ингээд манай ээж юу гэсэн бэ? Нөгөө хүүхдийн баярын бэлгнүүд байна. Идэж дуусаагүй байгаа. Энэ нөгөө Mountain Dew нэг сар их. Ард яа ийм өрөө яаж үлдгүүд оргүй байсан бах та гэж бодож байгаа байхгүй юу? Энэ бол 0 байгаа. За 0-ыг нэгш харуулдаг юм байхгүй. За эн чин мэдээ энэ өрөө дөө. Энэ өрөөнд юу ч болж исэн байж магадгүй. Тэгэл. Энд марах техноёр унтдаг. Энэ хөөрхөн шүгэ мөнгөөс яндалцшээ. Марахын өрөө л уг нь хизээч юм байдгүй юм зав. Ингээд хууц энэ дээр оймсон тэн дээр те мандаш нь одоо би байхгүй ч юм уу тиймэрхүү байдаг. За тэгээд ийшээ ингээд давхар өрөө байгаа. Энд болохоор сүгэ өрөө сквайрын 900 зур харахуураад бодчиход шээ. Би ер нь ингээд хамгийн яа өрөөтэй нэг баст тий бусдынгийнх нь өрөө бүгд аймаг. Би яалч хоцроод ирсэн ингээд хамгийн яа өрөөг нь авцсан л та. За дэшээ гарыг. Одоо 900 зүгээр л хувцсны өрөөд унтчих гээл бод. Библиэт ганцхан давхар үлдсэн байгаа. Бүтгэм дүр нандинж үзээрэй ганцхан давхар үлдсэн байгаа ш. Энэ нөөд байгаа. За энэ ч жоохон кат. Тийм л бол кат гэдэг. За энэ болохоор яг тийм хоролттой өрөө. Энд одоо бичлэг хийгээд ард явж байгаа Розиго чин зөрөг дарахных хуучин дарахных лөө чин дарахных гинэ. За тэгээд иймэрхүү юм хоёр дийлэгц мэлэгцтэй бас том. Энэ бас нэг дийлэгц байна, принтер байна. Энэ одоо юу вэ? Ийм байна. За энд ингээд хамаг юм план эдгээр гаргаж болж байгаа болов. Бидний чи яриагаар 910 төрүүлж ирснээр хувцсны өрөө сонгосон болж байна. Харин тийм л очиж харж байна. Ингээл ингээл ярилцаал. За ийшээ одоо ганц л өрөө байна. Энэ сейф байна. Энд би ингээд өөрийн цоглуулсан юмудаа хадгалдаг.
зөндөө юм байгаа. Энд бол гэхдээ улсын нууцаас чухал юм байж магадгүй ш. Энэ өрөөг онгодог болохгүй. За эзэн болохгүй гинэ. За дими юм байна. Энэ л үнэхээр ингээцэн өрөө байна. За. Ингээд ийм энгийн 3 давхар эхнийх нь амралтын өрөө, том өрөө, галтгоо, тоглолтог тийм буткэм. Хоёр дахь нь удлаа, гурав дахь нь ингээд боосод ирлээ ярьлаа. Энэ гоё кемп нөө буткэмп. Өмнө яг иймэрхүү том буткэмп хийвэл юу санаад орж байна нөө 5 power-ийн буткэмп байлоо. Тэр том байсан санагдаж байна. Тэгээд нөө Greyhound-ийн буткэмп бас яг иймэрхүү олон давхар байна. Тэгээд Phase-ийн буткэмп бас юм олон давхар санагдаж байна. Бусдад Монгол буткэмпуудаа тэгээд хамаагүй жижиг мэс шүү дээ. Энэ бол амирс шүү дээ. Анжиг олон давхар биш болохоор тийм санагдсан юм байна. Энэ бол ихний хэсгээрээ салт төрөл өнгөрсөн юм тий. Хоол өгсгүүд. Хормор томоо тий. Хормор хотох бол Монгол. Илүү том баам шүү дээ. Шүү. За. Новтелинг бол бүр харьцуулшгүй байсан шүү дээ. Юу вэ тэр чи бүр маар том эдэн газар байсан шүү дээ. Тэгээд одоо бидний 7 сарын 17-аас e-sport World Cup гэдэг тэр бол нэлээд том тэмцээн байгаа. Өөртөө хувийн формыг алдахгүй юу цааяа тоглоал тий. Яг багийн бэлтгэлд явахгүй мэдээж одоо нэг амралтын сар эхэлсэн. Та бүхэндээ манай MG White Bootcamp гэсэн юм уу? Тэр одоо boot гэхээс л зүгээр office. Өөрөг үзсэн баярлалаа. Хүмүүс нэлээ их надаас асуудаг байсан. Нэлээ их юм хүлээлтэнд байсан бичдэг байх гэж бодож байна. За ингээд баяртай. Гоё бичлээ дөө. Ой. Би бичлээ дуусчлаа. 15% нь чам шиг юм шиг дуустсан гэж бодлоо. Тэр 15% нь зориулаад би ч видео өгдөө. Чам таалагдчихлаа. Бай. Бид хоёрыг шоч таад уучлахгүй юм бол хайртай бүх зүйлийн дөрөв. Ганцаараа үгүй.